Баастын зол баяр. Уулын гоо гануугийн улаан тэгшиг явсандаа хөөрхий. Эл хөрөгт ихэд хөхөн баяссан билээл. Уртын уртад уянгын ай гэгээгээрээ туж ашид дуурсагднам та. Урайнхан хөх уулсын анар. Хөв хөх уулаан уулс цасаар сорлон хэтэрхий тунгалгаар архайлдаад эрхэмсэг үзэсгэлэнг яруусхан орших баруун алтайн гоог хэн эс бишрэн. Ариун ялдмаар нууруудын мандал цэнхэрлэж асарлагч уудам цээл тэнгэрийн анар амтд салхийг хэн эс амсуулна. Яруу найрагч Хөөдөөгийн Эрдэнэбаатар эрхмийг бодоход энхүү зэрэг цээлэн санаанд зурагдах нь бий. Эдгээр тунмал гоо сайхан үзэмж агуулгыг энэ эрхэм өөртөө шимээллэн амьдрдгаас л энэ буюу уулын тунгалаг горих эржилэн бууж хадмөргөн сацрах адил Хөөдөөгийн Эрдэнэбаатарын яруу найраг зүрх сэтгэлийн шид ийхүүл аялгау анирыг үүсгэдэг нь энэ болоо. Хаврын байгалийн гуниглуун гэвч бас дэлгэнэн шимэлсэн хуйсга нуур чингэвч бас маньцууны үнэр ангилам инхри айз хандлыг түүнээс олж харах шиг болдог. Үлэмж бадрангүй цог хиймартай гунигаан үргэлж дийлэх санаа бодлон ил цацах шууд халуун тодорхой зан чанар түүнд нэвчил дүүрэн шулуун шудраг хэлхээ хэнээс ч эс завнан хэлчихнэ. Үнэн хатуу үг нь чинжүү давс мэт. Түүний дотоод сэтгэлд бялдуучлал зусардал үгүйтэй адил атаа хорсол шарлахлж үгүй хэмээн Хөөдөөгийн Эрдэнэбаатарыг эрхэмлэн дээдлэгч андлан шадарлагч авгаржин жа баяра нэгэнтээ битсэн. Энэ нэн үнэн. Хөөдөөгийн Эрдэнэбаатартай хүүрнэн түүний орчинд суух хүмүүс нэг л тийм цаваа цолигуун өрнүүн дэврэмтгий болох шиг анзаарагддаг. Эрч хүчнийн цалига оюунын тусгал биз. Энхүү суухта тэрбээр эргэн тойрны сэтгэл нэгэнт бөглөгдсөн уран зохиолын нөхдөө цаашлуулна бас хурцлан баална. Тэрбээр хуруу хүрхгүй могоон зулзгаж хурмстын луутай арцалдаж яана гэж тэднийг шордоно. Энэ цагаахан дайралт хэлэмгийллийн цаана яруу найраг оюун санааныхаа хувьд өсөөсэй хөгжөөсэй гэсэн билүүдэл бий нь ойлгомжтой. Нөхдөн ч үүнийг харгүй цагаахнаар хөгжилдөн хүлээн авдаг нь сайхан. Нэгэнтээ шүлэгч сүрэнгийн бүрнээ ийхүү хэлүүлчихэд наригаантайгаар "Хөөе энэ Эрдэнэбаатарын нүдэнд бид чинь зүгээр л хөл дорн арвансан могоон зулзаг төөлвөр хорхой харагддгийн байна л да" гэж хөхрөхөд бусдын ч дагалдахыг үзвээс гүн нөхөрлөл таньх элгэмсэл тулхлал таньх. Хөөдөөгийн Эрдэнэбаатар найрагч болор цомдоо үргэлж хүндэтгэн ирж оролцох бүлгээ. Яруу найргийн хөг авай найрагчдын ааг авьяас араншин чанарыг халиахаар эргэстэд түүний агсам шүлгүүд тансаг мөртүүд давлгааллаг цуурлаг уншилт нь өгүүлэгддэг. Өөрөө ч тэр хүлээлтэд нэгэн жилдээ сангалцахаар донжид төгөлдөр аялгуу тарнаа уншаад гуниггүйхэн их алтайнхаа зүг явж одох билээ.
Дүрлзэн асах, цог зол боолог, шантрамтгай бус, илбдэн дагуулах соронзонт бэлэг авьяас түүнийхээ. Түүний яруу найраг тунсаг гэгэн, ассан бардам, омглон зоримог, эх орон шинж чанаруудын шууд илэрхийлдэг. Уулс түүний яруу найргийн үндсэн хөрөнгө, хөхүүр архад юм. Урээн хан хөх уулс шүлэг, үүнийг хамгийн тод гэрэлтэн зэвлэгч нь. Зүүн гарын эзэнт шүлэгч номынх нь арын хавцанд гараар таталсан дагшин уулсынхаа догшин хяр дээр дан майхантай 100 жил чарлна гэсэн мөр байдаг. Энэ мөрөөс нь түүний халуун ундрахт, цөс ихт, омгшил төгс зам төлөв бэлхнээ үзэгтэн. Бас жаа баяр жаргалын чөтгөр шулмын ад шүглсэн мэт түүний шүлгүүд давлгаа хуйлралтаар эрчилж, цасан хунгараас гал маналцах мэт шидийг авчирнам хэмээн бичсэн ондог. Дан майхантай 100 жил чарлнаас ад мөрийн саяын өгүүлбэрт тодтгсончлон чөтгөр шулмын мэтэн илэрнэ. Үе үеийн найрагчид өөмийн самууны эзэд байдаг гэж Хөөдөөгийн Эрдэнэбаатар найрагч өөрөө бичсэн. Өөмийн самуунлагийнх нь нэг жишээ гарцаагүй өөрөө л дөө. Ийм нэг явдал болсон гэдэг үлгэр бий. Хөөдөөгийн Эрдэнэбаатар авгааг нэгэнтээ саатуулсан байна. Мэдээж өөмийн самуунаас үүдэлтэй түрхэн зуурын эргчлөө хасалчийг ойлгогддог. Гэтэл авраг орсон цагаас үүдний цагдаа нарыг хэл амаараа тургижээ. Юу гэсэн бэ гэхээр намайг эндээс үтэр эс гаргаваас би та нарыг идчихэн шүү. Ах нь алив үгийн шид жадаар хүсвэл идсэн шиг идэж, жадалсан шиг жадлна. Гэр бүлээрээ дуусхийг бодоогүй юм бол намайг гарга гэж шахажээ. Айж мэгдсэн цагдаа хянагч түүнийг дорн суллан тавьсан ажгүй. Тэд өөрийн их ондоогоор шидтэн хувилгаан гэж ойлгож хэрдхийн аюух жүжгийг бүтээжээ. Үнэн худлыг эс мэднэ. Гэхдээ энэ нь Хөөдөөгийн Эрдэнэбаатар энэ мэт сэргхэн чарлах эр гэдгийг гадарлах нэгэнд тун ортой явдал шиг санагддаг. Хөөдөөгийн Эрдэнэбаатар болвоос уулсын зүрхэн ховдолдох цасны ус, сарdig шовхын оройд анаршсан гал улаан сар, сайр шандын эрг бэлийн хөх ягаан цэцгэс, самсаа хэлбэх уулсын салхин янцгаал, хөлрөн уйлгнах тагийн мөсөн, хөх аргал, хөх сарлаг, ганууд ухын алтан онь, чанх эгц ям байц, цагаан угалз, халиун тех, сацрах сорт суусар, сандсан ододын тухай шүлэглэгч бэхэн сэтгэлтэн юм аа. Цог ямрыг шүтэж, эр хүн шиг эр хүн, өвлийн гүн шөнийн болоршил, өвлжөөний үзүүрийн харган, яргай харгай, ятуу хойлог, нэхий цагаан дээл, нинжин өгөөмрийн урвслыг тархин чандаан эсгэлэн чихэрлэг, шимүүслэг, бөөрөнхий анараар бүтээж явдаг хүмүүн билээ. Тэгээд ч тэр бээр цаг мөнхийн уулс цас мөсөөр дүүрэн цалига залуу насанд халига шүлгээн бичнэв хэмээн бичжээ. Хөөдөөгийн Эрдэнэбаатарын халигм ааш төрх, дүрмгийн омголон хандлын далд үзүүрт шижир сайхан алтан хүдрээр дүүрэн авьяас оюун бэлгийг дээдлэх гэрэлт үзлэн буцалж байдаг. Бэлэг авьяасыг үл хүндэтгсэн хэм бүхэнд тэр туйлаас дургүй. Энэ үзэл санааг нь оюун ухаант хэм боловч
үргэлж хөхүүлж байх учиртай. Өнөөдрийн нийгэм цагийн бодонгуйг харахад бэлэг оюутнуудаа даанч үл ажрах мунхаглал гамшиг болжээ. Балжрын догмод абгай нэгэнтээ авьяас бэлэгтэй хүний дэргэд тохоо өндөр алтан малгай өмсч толгой дээрээ үхрийн нүдэн чинээ алмаз гялзуулсан султан шейхч инээ дэмтэй үзэгдэх болго гэсн нь үргэлж санаанд ордог. Хөөдөгийн Эрдэнэбаатар найрагчаа харахад энэ үг бодогддог. Энэ найрагчийн зүрхний булиглал авьяасын очдол баруун алтай Монголыг гэрэлтүүлэгч хүн зүрхний хайр инэрлийг дүүргэгчийн хувьд дээдлэх, хайрлах бас хүү түүнээс дээд яруу найргийг хүсэх замаар хариуцлагажуулах илүү их эн далайцын оюун санааны эрчим хүч болгон хүртхийг хэн боловч хүсэлтэй. Амьдралын аахар шаахархныг огтоос үл хэлэлцсэн од хямартай байх, бүх зүйлд ердийн дундаж байхаас үргэлж дээдэд тэмүүлэгч байх, хүсэл мөрөөдлийн сансраллаа алсад гэгэн тунгалаг байлгах зэрэг түүний сэтгэл дотор асагч бүхнийг үргэлж өдөөж сэлбэх учиртай. Хурц үгээр гашуун үннийг шууд хэлэгч түүний иргэнлэг мөн чанарыг эм мэт хүлээж авбал зохилтой. Уулсыг зүүдэлж, энэрэн үнсч, зүрх зүлдэнд шүтэж, намрын шөнө жиндэх тусмаа байглаа хайрлан дуулах энэ найрагчийн анар улаан хамар ингэсэгт би дуртай. Энэ анаршил нь түүнийг гагцхүү зэрлэг өндөр уулсын хөвөн мөн болохын тэр уулсынхаа аль бүхэнд хүрэлцэгч яруу тунгалаг бөгөөд амт шимт төгс найрагч болохын жинхэнэ гоёор илэрхийлдэг. Хөөдөгийн Эрдэнэбаатарын уулсын сүр нууцт аавгаа шидийг аргадан лимбдэж улмаа угалзлуулан урлах ер бусын ур уянгат шүлэг найраг бидэнд хамгийн сайн сайхныг бэлгэлнэ. Тодорхой ийм гэгэн гэрэлт найрагч түүнээс урайнхайн хөх уулсын бэлгүн шингэсэн хөх усыг хамтдаа уухыг хүснэм. Асганы улаалзган жимснээс 13 та охиноор түлгэж алган дээрээс нь хамтдаа амтлахыг мөрөөднөм. Ахад хундгын согнож өгнөм. Баастын Золбаяр. Уншсан Эрхэнбаярын Баттарч.